Та өдрийн энэ өдрийн Төмөн амлан иргэн мэдчлээ. Монгол Улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал орон даяар хэлцүүлэг өрнөж байна. Үүнтэй холбоотой үндсэн хуулийн талаар мэдээлэл ээлжид цуврал мэдээлэл та бүхэнд хүргье. Өнгөрсөн 3 удаагийн мэдээлэлээр Монгол Улсын үндсэн хуулийн ерөнхий бүтэц, бүрэн эрхт байдлын тухай 1-р бүлэг, хүний эрхийн эрх хэрэгчлээний тухай 2-р бүлэг, мөн Монгол Улсын төрийн байгууллагын зохицуулалттай холбоотой 3-р бүлгийн талаар товч мэдээлэл хийсэн. Монгол Улсын төрийн байгуулалттай холбоотой энэ бүлэг бол 36 заалттай, үндсэн хуулийн 70 заалтын бараг 50 гаруй хувь нь төрийн байгуулалттай холбоотой гэдэг учраас энэ талаар бол дахиж үргэлжлүүл нэлээд тогтож ярина гэж ингэж үзэж байгаа. Нөгөө төгөр ер нь энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн тулгымцсан асуудлууд илүү Монгол Улсын төрийн байгууллагын хэсэг байгаа гэж ингэж үзэж байгаа. Өнөөдөр 4-р бүлэг буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний нээж удирдлагын тухай энэ бүлэгт анхаарлаа хандуулъя. 4-р бүлэг бол 57-р зүйлээс хойш ингээд 7 зүйл ийм зохицуулт байгаа. 57-р зүйл бол Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн хуваарлтын тухай, аймаг нийслэл, сум дүүрэгт хуваагддаг тухай. Хоёрдугаарт нь бол энэ засаг захиргааны нэгжүүд нь бол нийгэм эдийн засгийн цогцлбор болох бөгөөд үүний хэлийн төсвийг бол улсын их хурлд тогтоодог тухай. Гуравдугаарт нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн удирдлага бол нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан барина гэсэн ийм зохицуул. 60-дугаар зүйл бол засаг даргын сонгох томилогтой холбоотой ийм зохицуул. 61-р зүйл бол засаг даргын эрх хэмжээтэй холбоотой. 62-р зүйл бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу хурлуудын бүрэн эрх хэмжээний тухай. 63-р зүйл бол хурл болоод засаг даргын харилцааны тухай ийм зохицуултууд байна. Өнөөдөр өөрчлөлт хийхээр яригдж байгаа 2-3 зүйл байгаа. Тэгээд энэ тал дээр та бүхэн мэдээлэл хий. Одоо байгаа зохицуулт нь энэ цэнзэр өнгөтэй одоо байгаа зохицуулт. Шинээр нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа нь бол энэ доод талд нь байгаа. Тэгэхээр 57-р зүйлийн 1-2-р хэсэгт бол нэгдүгээрт нь Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэсэн ийм л зохицуулт байгаа одоо. Тэгвэл түүнийг засаг захиргаа нь аймаг нийслэл хотод хуваагдана гэж. Өөрөөр хэлбэл урд нь хот гэдэг үг байдгүй байсныг энд хот гэж оруулж байгаа. Дээрээс нь аймаг, сум нь баг хороонд хуваагддаг байсан бол одоо орон нутгийн шинжтэй чанартай ийм хот, мөн сум нь бол дотроо бас тосгонтой байхаар ийм зохицуулт орж ирж байгаа. Энэ бол бас их зөв зүйтэй ийм зохицуулт гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр манайч өнгөрсөн зууны орчин үеийн маш их сайхан хоног хөгжиж байсан Эрдэнэт дархан энэ хотуудаар Баян өндөр сум, дархан сум гэж нэрлснээс болоод өнөөдөр бол бараг 90-ээс долооноор болчиход байгаа. Тэгэхээр энэ бол ингэж хотынхын эрх зүйн статусыг сэргээж энэ нийслэлийн нягтрал бөөгнөрлийг сарниулах. Дээрээс нь тэнд нь дэд үтсийн томоохон бүтээн байгуулалтууд үйлдвэрлэлийн газрууд илүү улсын төлөвлөлтөөр ингээ хийгдэх ийм. Дээрээс нь Монгол Улсын хөгжил бол хэд хэдэн ийм хөгжлийн томоохон төвлөлттэй болоход бол онцгой чухал гэж ингэж үзэж байгаа. Дээрээс нь нутаг орон нутгуудын онцлогоос хамаарат ялангуяа уул уурхай төшгөлсөн ч гэдэг юм уу өөр бусад ийм тосгон суурингууд их бий болж байгаа. Эдгээрийн зохицуулт бол онцгой чухал байгаа. Дараагийн 60-дугаар зүйл нь бол засаг даргыг сонгодог томилдог байсан энэ зохицуултуудын доод талд нь хуулийнхаа өөрчлөлтөйг холбоотой ингэж оруулсан байгаа. Гэхдээ ер нь орон нутагт тулгамж байгаа асуудлууд бол энэ эдгээр асуудал энэ өөрчлөлт чухал бөгөөд үүндээ зайлшгүй нэг анхаарах зүйл бол орон нутгийн сонгуулийг хугацааг нь 4 жил биш
дор хаяж одоо 5 6 жил сунгах асуудал юм. Яг тэгэхээр орон нутагт бол тэгж их улс төрчих шаардлага ерөөсөө байхгүй. Мэдлэг боловсралтай чадaltaй боловсон хүчнийх нь нөөц ба шийдэж байгаа асуудлын цар хэмжээ жишээ нь дурын сумыг явахад хадлан тижээлээр бэлдэх тийм ээ. Өвс ашаагаа бэлдэх. За тэгээд одоо малаа хоторлуулах. Янз бүрийн одоо гамшигт бэлэн байх. За сумынхаа сургууль цэцэрлэг эмнэлгийг халаалттай байх, захиргааны одоо доктортай ажиллаж явах ийм л асуудал. Тэнд ерөөсөө улс төрийн үзэл бодол ерөөсөө бараг хамаагүй. Гэтэл орон нутгийн сонгуульд одоо улс төрийн нам ордгоосоо болоод орон даяар ингээд ард түмний хоёр хуваагч байна. Энийг одоо болиулах чиглэл одоо энэ хэлэлцүүлийн үеэр хөдөө орон нутагт иргэд маань маш их идэвхтэй анхааралтай ажиллах хэрэгтэй. Дээрээс нь энэ сонгуулийн хугацааг сунгах. За яагаад энэ намууд орон нутгийн сонгуульд орох шаардлагагүй вэ гэдэг талаар би энэ бэлдсэн слайдыг бас харуулъя. Тэгэхээр манай улс төрийн намууд бол үндэсний хэмжээний бүтцтэй. Нам болгон өөрийнхөө бүтцийг орон даяар 331 суманд бүгдэд нь байгуулах бүх хороо багт одоо намын бүтцтэй байх ингэж зорж байна. Өнөөдөр бол 20 гаруй 8 бараг одоо 30-аад нам болж их шиг байна. 30-аад нам энэ орон даяар ингэж одоо бүтцээ бий болгоно гэх юм бол энэ улс орон энэ одоо ард түмэн чинь 30 хуваагдах юм уу яах. Дээрээс нь хүн ам цөөхөн оюутны хэсгээ одоо ингэж хуваах нь бол туйлын хариуцлагагүй юм буруу юм аа. Энэ буруу явдал юунаас үүссэн гэхээр ерөөсөө мэдээллийн технологи хөгжөөгүй байх үед сурталчилгыг нэг хэсэг хүмүүст хийгээд тэднийгээ сургаад нөгөөдөл нь дамжуул дараагийн одоо аймагт очиод аймаг дээр хүмүүсийг бэлдээ тэр бэлтгэгдсэн сурталчилгуулагч нар нь очиж суман дээрээ сумаас нь тусгай хүмүүсийг гаргаж одоо орон нутагт хүргэдэг ийм тогтолцоо байсан. За энэ бол мэдээж нэг намын тогтолцооны үед бол нэгдүгээр намын үзэл суртал, хоёрдугаар ерөөсөө улс орны удирдлагыг зохион байгуулах нэг ийм арга хэлбэрийн энэ төрийн үйл ажиллагааг ойлгуулан таниулах сурчлах ийм арга хэлбэрийн нэг байсан гэж үзэж байна. За тэр үед бол телевиз байсангүй, радио байсангүй, энэ Facebook, Twitter, интернет орчин гэж юм байсангүй. За тэр үедээ бол болоод ирсэн. Тэгвэл энэ системийг тухайн үеийн одоо 20 он Монгол Ардын хувьсгалт нам аваад 1990-ад онд шинэ олон намын тогтолцоо руу ороход энийгээ задлалгүйгээр дараагийн байгуулагдсан бүх намууд яг энийг дуурайж байгуулах гэж оролцсон өөрөө Монголын эмгэнэл болоод байгаа. Одоо бол ийм бүтц ерөөсөө ярихгүй. Яагаад гэхээр энэ төрд ярьж байгаа юмыг өнөөдөр телевиз гэхэд одоо 60 70 телевиз Монгол улсад байна. За архи авчихсан гэх юм бол бараг 130 телевизийн архи байна. Хэдэн зуун сонин сэтгүүл FM радионууд байна. Бид нарыг энд байж хаад одоо телевизээр үзэж байгаа хөдөөгийн суманд байж байгаа хүн за техник хэрэгслээр хангагдсан малчин хүн бол маш олон суугаар чөлөөтэй мэдээлэл авчих. Дэлхийн мэдээллийг, бүс нутгийн мэдээллийг, Монгол улсын одоо төрийн мэдээллийг магадгүй биднээс илүү одоо доктортой үзээд дээрээс нь анализ ингэ байж байгаа. Ийм тохиолдолд энэ одоо том бүтц хэрэггүй. За энэ том бүтц юунд хэрэгтэй вэ гэхээр одоо яг нөгөө Орифлемийн сүлжээ гэдэг шиг мөнгө тараах, сан судалж явах, дээрээс нь нөгөөдөл нь одоо байн буцаж одоо барьцааж гэдэг юм уу, шантаажиж одоо мөнгө төгрөг авдаг нэг ийм л тогтолцоо. За энэ тогтолцоогоо санхүүжүүлэхийн тулд орон даяар бүх газар хүмүүсийг цалинжуулж байна. Бүх газар одоо сонгуулийн үеэр их хэмжээний одоо хөрөнгө мөнгө шаарддаг. Тэгэхээр ийм үндэсний хэмжээний нам байгуулахын бол үндэсний хэмжээний 10-20 мянган хүнийг ажилуулах тийм л одоо цалин хөлс олгох чадвартай байх ёстой. Тэгэхээр ийм одоо хөрөнгөлтэй намууд байхгүй. Тэр мөнгөө яаж олж ийнэ гэхээр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригддаг нөө 60 тэрбумын асуудал. За энэ бол хэдийгээр Монгол Ардын нам аяг факт болоод ингээд яригдаад байгаа боловч ардчсан намд яг адилхан. Энэ хоёр нам үндэсний хэмжээний энэ том бүтцийг ажилуулахын тулд ялгаагүй ийм 60 тэрбум хэрэгтэй байгаа. Тэрийг яаж олж ийнэ гэдэг асуудал ил тод бус. Ер нь олж байгаа арга бол ойлгомжтой. Сонгуульд ясна засгийн их баригтай намынхаа гишүүдийг албан тушаал тавьдаг. Тавьсан гишүүдээрээ
одоо хөрөнгө мөнгө босгодог, тендер, одоо газрын 8 янз бүрийн тусгай эрхүүд олгох, тийм ээ. За татварын яалт, мэргэжлийн хяналт энүүгээрээ дамжуулаад энэ мөнгийг босгодог. Энэ бол нууц биш. За энэ их мөнгийг босгож иж дараагийн сонгуульд орно. За сонгуульд хэрв төр барьж байгаагүй нам юм бол дараа одоо гарсан хойно ажил ам өгнө гэдэг нэрээр мөнгө төгрөгөө цуглуулдаг. Тэгэхээр эн чинь өөрөө Монголын эдийн засгийг хямруулад байгаа, Монголын нийгмийг хуваагаад байгаа, бизнесийг татаж унгаад байгаа, ээлжлэн одоо нэг нам нь гарахаараа нөгөө намын үед идэвхтэй амжилттай ажиллаж байсан компаниудыг татаж унаадаг. Нөгөө нам нь гарч ирэхээр бас нөгөөхийн татаж унаадаг. Хамгийн тойрогт ороод байгаа учраас энээс гарах хэрэгтэй. Сая ардын намынхан 5-6 мянган хүнээс хоримтлол бүрдүүлээд сонгуульд оролцсон гэж ярьж байна. Магадгүй энэ бол бараг хамгийн тэнцвэртэй гэдэг юм уу аюул багтай хувь байж магадгүй. За магадгүй халаасны нам болчихвол яг ба. Зөвхөн нэг одоо гадны тэр хүнднээс эсвэл Монголын одоо нэг 4-5 хүн томоохон компаниас аваад тэгээд салбараар нь уул уурхай яамыг салбараар нь байгууллагын яамыг салбараар нь худалдадаг ийм болох юм бол бүр аюултай. Энэ бол бас байгаа. Энэ бол 2000 оноос эхлээд бизнесийг хөрж оруулаад их хэмжээний мөнгө аваад энийг эргээд одоо сонгуулийн дараа албан тушаал салбар яам бүхэл салбараар нь өгөх байдлаар ингэж явуулсан. Энэ бол Монголын хөгжлийг хамгийн одоо бусрамг болгож байгаа. Нөгөө авилга хэл ахуул ядуур энэ бүх юмыг үүсгэж байгаа юм зүйл. Дээрээс нь Монголын сонгуул бол хамгийн их зардалтай. 3 жил цуглуулсан үндэсний баялагийг 4 дахь жил дээр нь таран самарч байгаа ийм сонгуулиуд болоо. Тийм учраас чухамдаа сонгуулийн циклийг уцгаад 5-6 жил болох хэрэгтэй. Аль болохоор сонгуул зөөхөн байх. Сонгуулийн мөн чанарууд болохгүй байгааг солиход болохоос ш заавал өөрчлөлт өгнө гэдэг бол ерөөсөө амжилтанд хүрнэ гэсэн үг биш. Энэ бол хөгжил дэвшил гэсэн үг биш. Тийм учраас сонгуулийн циклийг хоолгох хэрэгтэй. Дээрээс нь орон нутгаас улс төрийн намыг савраа татах хэрэгтэй. Сум дүүргүүд намгүйгээр амьд сурах хэрэгтэй. Намгүйгээр сумандаа найрсгаар амьддаг. Дүүргээ сайхан намгүйгээр хамгийн чадaltaй, боловсралтай, одоо мэрэгжилтэй, туршлагатай ийм улсууд нь аваад ингэж явах хэрэгтэй. Дүүргийн улс төр юу юм? Бас дүүргээ хоггүй, хаягдлаггүй байх, гэмт хэрэг зөрчилгүй байлгах. Дүүргийн эмнэлэг сургууль цэцэрлэгүүд тогтвортой ажиллаж байх, гэрэлтүүлэгтэй байх, зам талбай өдрөлгүй байх. За үер ус боллоо гэхэд усын зайлуулждаг байх, хоггүй байх. Энэ л асуудал. Энд ямар улс төр хэрэгтэй? Энэ бол улс төрийн үжил бодлын юм биш. Тэгэхээр энэ бол маш буруу явж байгаа. Дээд түвшиндээ их хурал дээр нэг нам нь ялцдаг, аймагт нь 2 дахь нам нь ялцдаг. За бүр суман дээр нь 3 дахь нам нь ялцсан. Тэгээ манай намын улс төр ингэ ярьж байгаа бол энэ нэгдвэл улсын одоо төрөө байгуулж байгаа хэлбэр биш нэгдүгээр. Хоёрдугаар онлоороо ч гэсэн энэ бол маш буруу ийм байдгүй. Тэгэхээр нэгдмэл улсууд төр байгуулах процесс намууд оролцдог сонгуул бол зөвхөн улсын хурлаа байгуулах энэ төвшөнд улс төрийн нам оролцоод орон нутгийн байгууллага аймаг дүүрэг сумд бол яг л нутгийн өөрөө өдөр төснийхөө сонгодог байдлаар байгууллагад ингэ явах болцоод байна. За яг хөө тэгээд яаж одоо тэр дэвшиж байгаа улсууд нь яаж гарах юм? За гарсан хойно одоо би олон бие даагч чиг ингэж байх юм уу гэдэг юм ярьж байгаа. Одоо сөргүүл тавьж байгаа аргумент. Энэ бол ерөөсөө ч асуудал биш. Суманд 20-30 дээд боловсралтай хүмүүс байгаа. Энэ улсууд нь нийлээд сумынхаа бодлого хөгжлийн бодлогыг бариад яваа. Намыг талцахгүй шаардлагатайгүй яг хөгжлийн одоо нэгдэл сангийн аж ахуйн байгуулж ирсэн шиг одоо хөгжлийн зам гэж нэрлэдэг юм уу? Говийн сум нэг онцлогтой, тариалангийн сум нэг онцлогтой, фермерийн аж ахуйтай сум нэг онцлогтой, уул уурхай сум нэг онцлогтой. Тэрэндээ таарсан тийм одоо хөгжлийн клуб иргэний нийгмийн байгууллага болоод ингээд хөгжих хэрэгтэй. Энэ бол өөрөө бас иргэний нийгмийн байгууллага, иргэний нийгмийн хөгжлийг одоо энэ ардчилсан улсуудын хөгжлийн гол суурь болсон иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлэх энэ суурь концепттэй бол хамгийн зөв тохирч байна. Одоогийн энэ одоо намжсан энэ тогтолцоод бол нутгийн зөвлөж намынх, мэргэжлийн холбоодч намынх аль нэг
холбоо одоо юу гэдэг нь махны холбоо, ноос ноолуурын холбоо гэж яхад арц намын хүмүүс өдөрж байсан бол ардын нам ялах юм бол ардын намын хүн болдог. Архан аймгийн нутгийн зөвлөл гэж ивэл хэн нэг нь өдөрж ягаад нам нь ялалчих юм бол ялсан намын хүн болдог. Энэ бол нутгийн зөвлөл биш. Энэ бол намын. Тэгэхээр намдсан энэ төрийн дээр гарсан энэ намынхаа тогтцоонууд бид салахгүй бол ердийн одоо мэрэгжлийн холбоо, барилгын холбоо, замчдын холбоо, энэ мэрэгжлийн байгууллагууд, худалдаа аж үйлдвэрийн танхим, ажил олгогч эзний холбоо хязгаарч өндихгүй ийм байдлаар ажиллаж байгаа. Тийм учраас улс орон орон даяар хавтгай ирсэн энэ их улс төр житийг одоо саарамжуулах бодлого бол энэ нутгийн өөрөө өдөр төсний байгууллага ялангуяа засаг захиргааны нутгийн дэвсгэрийн өдөртлийн тухай хууль үндсэн хуулийн энэ хэсэг дээр орон нутгийн сонгуул зөвхөн нутгийн өөрөө өдөр төсний байгууллага байна. Орон нутгийн өөрөө өдөр төсний байгууллагад улс төрийн нам оролцохгүй гэдэг нь тов тодорхой зааж их ёстой. Энийг манай сонгогчид иргэд хөдөө орон нутгаар хэлэлцүүлэг хийх. Одоо энэ явцад бол энэ хэлэлцүүлэг хийж байгаа ажлын хэсгүүдэд тодорхой баримттайгаар үүссэн нөхцөл байдал зөрчлөө тов тодорхой бичээд саналаа бас ингээд бичгээр хөрвүүлвэл маш одоо их үр дүнтэй боллоо гэж ингэж найдаж байгаа. Ингээд өнөөдрийнхөө сурлыг төгсгөе. Баярлалаа.